Ерхий сайд эрхэм гишүүдийнхээ энэ өдрийн амар уланг айлтгахын мэдлээ. Хөвсгөл зовхон ус Баялгийн аймгийн иргэдээс ирүүлсэн хүсэлт байна. За Монгол Улсын газрын тухай хуульд 2023 оны 12 сарын 7-нд бол өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлт. Энэ яасан гэхээр зэрэг газар олгохтой холбоотой энэ харилцааг цахим хэлбэр шилжүүлээд нэгдүгээрт бол хялбарчлах, хоёрдугаарт бол иргэд бол хүсэлтэд цахимаар гарах ийм зохицуул хийчихсэн. Нөгөө талаар энэ бол цахим хэлбэрээр гарах боломжийг олгосон мөртлөө энэ зөвшөөрлөг болох эрхийг бол орон нутагт байсныг төлөвлөсөн ийм байдал үүссэн байна. Өнөөдөр яг энэтэй холбоотойгоор иргэд хэдийгээр хүсэлтээ гаргасан боловч хүсэлтийн дагуу дараалд орсон байдлаар газрынхаа шин зөвшөөрлөг авч чаддгүй, эзэмших эрхийн гишгийг авч чаддгүй ийм хүн суртал үүсчихсэн байна гэж байна. Тэгээ иргэдийн хувьд бол ахуй болон амьдралтайгаа холбоотой бас газар эзэмших харилцаа нь хүндэрсэн. Зарим иргэдийн хувьд бол бас энийг бол бизнесийн харилцаанд орсон байдлаар ашиглах зорилттой байдаг. Тэр энэ дээр бол үнэхээр хүндрэл учрлаа. Цахим шийдэлт нэг талдаа сайн шиг мөртөө нөгөө талдаа бол эрх мэдлийг төвлөрүүлснээс болоод захиргааны хүн суртал үүсгэн гэсэн ийм санал гомдол ирвэлээ. Энийг ерөнхий сайд таны засгийн газар хэдийд яаж шийдэх вэ гэсэн ийм асуулт байна. Ерөнхий сайд хариулна. За Зүлбхар гишүүний санал маш чухал асуудал байгаа юм а. Газар бол амьдралын үндэс, улсын үндэс. Тийм учраас газрын харилцаа бол их тодорхой зохицуулах шаардлагатай. Ийм учраас хэд төвлөрүүлснээс болоод нэг ялангуяа аймаг орон нутаг, сум орон нутгийн газар олголт иргэдийн газар эзэмших эрхэд хүндрэлүүд учирж байгаа. Ийм учраас бид 7 дугаар сарын 18-ны засгийн газрын хуралдаанаар энэ газрын тухай хуульд өөрчлөлт оруулж нэгдүгээр хэд төвлөрлийг босгох. Иргэдэд арай хүндрэлж хэрэгэл багтаа хөдөө орон нутгийн ялангуяа газар олголтыг илүү хялбарчлах, оновчтой болгох. Харин аймаг засгийн газрын түвшинд бол газрын нэгдсэн сангийн төлөвлөлтийн бодлогыг хаана газар тариалан уул уурхай мал аж ахуй бэлчээрийн газрынхаа нэгдсэн бодлогыг засгийн газар дээр барьдаг. Түүнээс газар олголтыг засгийн газрын хуралдаанаар шийдээд яваад байгаа хгүй. Газрын харилцаа геодез зураг зүүн газар барилга хот байгуулалтын яамны харьяа байсан чинь ерөнхий сайдын харьяанд ирсэн. Энийг бол эргээд төвлөрлийг сааруулах чиглэл үүрэг өгсөн. Энэ асуудлаар өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар бид бас тодорхой үүрэг чиглэл өгч энэ газар олголтыг засгийн газрын түвшинд шийддэг биш, аймаг орон нутгийн түвшинд ихтэй хяналттай нээлттэй ил тод байдлаар шийддэг. За зөвхөн захимаас гадна боддоор санал өргөдлийг авч шийддэг, нэг ялангуяа хөдөө орон нутгийн өндөрлөлттэй байдлыг харгалзаж шийдэх ийм тодорхой зохицуулт хийх үүрэг даалгавар өгсөн. Энэ чиглэлээр манай Батамгалан сайд геодез зураг зүүн газрын дарга, газрын харилцаа геодез зураг зүүн газрын дарга Батманлайн нар бол ажлын хэсэг байгуулалт ажиллаж байгаа. Тэн дээр Зүлбхар гишүүн бүсийн саналуудыг тодорхой тавиад хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж болно. За Зүлбхар гишүүн тодруулна. За ерхий сайд болон засгийн газар үүн дээр их шуурхай ажиллаж байгаад бас талархалтай байна. Би захим шилжилтийг бол хийх ёстой. Нөгөө талдаа захим шилжилт бол төрийн үйлчлэгийг бас заримдаа авч байгаа иргэдийн хувьд бол бэрхшээл учруулдаг. Энэ өөрөө захим соёлтой холбоотой, захим хэрэглээтэй холбоотой тодорхой бүлгүүдийн хувьд бол бас хүндрэл учруулдаг. Энийг цаашдаа анхаарах нь гэж ойлголоо. Хоёрдугаарт бол энэ бүх юм төвлөрж байгаа нь бол өөрөө нэг талдаа мэдээллийн системийн хувьд бол зөв боловч яг шийдвэр гаргах төвшөнд бол анхан шатны нэгжид бол шийдвэр гаргах эрхийг олгож явах нь зөв байна гэсэн бидэнд ийм сургамж болж байна. Энэ дээр бол та бол тууштай ажиллах юм гэж ойлголоо. Зөв. Ерөнхий сайд хариулна. За ер нь гэхдээ захимжилтыг бол бас огт үгүйсгэж болохгүй. Захим хөсөлт нэвтрүүлснээр иргэдийн иргэдээс шаарддаг 18 төрлийн цаасан баримт шиг материал цуглуулах хүндрэл арилж улсын хэмжээнд 18,169 иргэний захимаар газар авах хүсэлтэд тавьж шийдвэрлүүлсэн байгаа. Ер нь гэхдээ одоогийн хуулимж гэсэн засаг дарга газар олголтын ерхий дарааллыг хөндөх хэрэггүй ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй амжиргааны түвшин даавар зэрэг тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих, захим үйлчилгээний хүртээмжийг хангах хууль эрх зүйн болон зохицуултын 3 боломж байгаа. За нэгдүгээрт бол захим хүсэл гарах боломж. За хоёрдугаарт нь бол тусгайлан газар олгох хэрэг. Засаг дарга энэ түвшинд гоцөөрөн газрыг дахин хөгжүүлэх, улс нийслэлийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд газар эзэмших хэрэг олгоход дарааллын зохицуулт хамаарахгүй гэж заасан. За энэ дээр бол засаг даргын эрх байгаа. Аймаг нэгний сум дүүргийн засаг дарга нар нэгдсэн бодлого шийдвэрийн хүрээнд уг заалтыг үндэслээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амжиргааны түвшин даавар үрхийн гишүүдэд нэн
За тодруулалт дууссан. Ганц зөргийн Лувсан Жамц гишүүн